Газар зүйн мэдээллийн систем. Газар зүйн мэдээллийн систем нь байршил болон мэдээлэлтэй салшгүй холбоотой байдаг. Газар зүйн мэдээллийн систем шаардлагатай объектуудын талаарх, орон зайн өгөгдөл болон холбогдох мэдээллийг цуглуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх, графикаар дүрслэх систем юм. Газар зүйн мэдээллийн систем дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд хэмэл дагуул, өгөгдөл, мэргэжилтэн, програм хангамж, боловсруулалт, газар зүйн зураг гэх мэт. Эдгээрээс хамгийн чухал 3 бүрэлдэхүүн байдгаас эхнийх нь өгөгдөл юм. Газар зүйн мэдээллийн систем байршлын өгөгдлийг сэдвчилсэн давхраг хэлбэрээр хадгалдаг. Өгөгдөл бүр нь шинж чанарын талаарх мэдээллийг хадгалдаг хүснэгттэй байдаг. Газар зүйн мэдээллийн системийн мэдээллүүд нь растер болон вектор хэлбэрээр дүрслэгддэг. Растер өгөгдөл нь өгөгдлийг мөр баганд хадгалдаг учраас тор шиг харагддаг. Тэдгээр нь салангат эсвэл тасралтгүй байж болно. Жишээлбэл газрын бүрхүүч температурын өгөгдөл зураглалыг растраар дүрслэдэг. Вектор өгөгдөл нь цэгүүд шулуунууд олон өнцгтүүд юм. Жишээлбэл барилгын талбай, тариалан талбай, засаг захиргааны хил хязгаар нь ихэвчлэн вектороор дүрслэгддэг. Хоёр техник хангамж. Техник хангамжин газар зүйн мэдээллийн системийн програм хангамжийг ажилуулдаг. Энэ нь хүчирхэг сервер, гар утас, таблет, компьютер гэх мэт техник хэрэгслүүд байна. Техник хангамжаас хамгийн түрүүнд CPU өндөр байх шаардлагатай бөгөөд өгөгдөл боловсруулах хамгийн гол хүч юм. Хост дэлгэц, ачаал даах, өндөр санахой, нэмэлт график карт нь газар зүйн мэдээллийн системийн програм хангамжийг ашиглахад зайлшгүй хэрэгтэй. 3-т програм хангамж. ArcGIS болон QGIS нь газар зүйн мэдээллийн системийн програм хангамжийн салбарт тэргүүлэгчд юм. Газар зүйн мэдээллийн системийн програм хангамж нь газар зүйн зурагт математик тооцоолол ашиглан орон зайн шинжилгээ хийх боломжийг олгодог. Энэ нь газар зүйн байршлыг орчин үеийн технологиор дамжуулан бидний бодит ертөнцийг тоон ертөнцтэй холбоход тусалдаг.